За та бүхэн сайн байцгаана уу? Та бүгдтэй уулзж байгаадаа баяртай. Энэ өдрүүдэд та дадал бол дархлаа юм гэдэг нэртэй баярт мэдээг дуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өдөр болгон та өөрийн амьдралдаа хэрэгжүүлж болох ямар нэгэн дадал хэвшлийг ухаарч ойлгоод биеэрээ гүйцэтгэж биелүүлээд хооштой хэвшил дадал болгоод амьдралдаа та өвчнөд баригдахааргүй дархлаатай эрүүл энх аз жаргал дүүрэн амьдрнаа гэдэгт би итгэж байна. Тийм учраас та энэ өдөр биднийг сонгож бидэнтэй хамт байхаар хамтдаа нэгдэж байгаа гэдэгт би туйлаас их баяртай байна. Тэгээ танд эрүүл энх сайн сайхныг хүсэж байна. Өнөөдөр бид нэгэн сэдвийг үүсгэж байгаа. Энэ сэдв бол орчин, хүрээлэн буй орчин гэдэг нэртэй сэдв байна. Хүрээлэн буй орчин бидний дунд нь орж байгаа энэ нөхцөл байдал болгон маань бидний эрүүл мэндэд ямар хамаатай байдаг юм бэ? Тэр тухайд Библийн сургаал эртний энэ гайхамшигт ном юу зааж ямар санааг өгүүлсэн байдг вэ гэдгийг бид харах гэж байна. Библийн сургаал дээр хүний амьдралыг Бурхан бүтээсэн. Бүтээхдээ Бурхан түүний амьдрах нөхцөл, орчин, хүрээлэн буй байгалыг нь бүтээж өгж байгаад тэгээд хүнийг бий болгосон гэдгийг хэлж өгч байдаг. Тийм учраас бид эрүүл амьдрахын тулд бид нөхцөл болцол нь хангагдсан орчинд байж аж бидний эрүүл байх нь баталгаажиж эрүүл амьдрал маань сая зөв зүйтэйгээр цогцлон бүрэлдэж байна гэсэн үг болж байгаа. Ингээд Библиэс харах юм бол эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн. Цааш нь үргэлжлүүлээд харвал тэгээд Бурхан гэрэл бий болог гэж хэлсэн гэж. Мөн дараа нь Бурхан усан дотор огторгүй бий болж усыг уснаас нь салгах гэж айлдав. Дараа нь Бурхан тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдж хуурай газар ил гаргэ хэмээн хэлв гэсэн байна. Газар дэлхийн ялхногоо үр тургамал үр жимсний мод төрөл төрлөөр нь ургуулаг хэмээн тушааж энэ бүгдээр орчлон дэлхий дээр бидний амьдрах энэ орон зай нөхцөл боломжийг Бурхан бүрдүүлж өгсөн байна. Тиймээс бид энэ нөхцөлд, энэ болцолт, энэ орчинд л эрүүл байх, бидний амь хадгалагдах, бидний амь үргэлжлэх боломжтой гэдгийг олж харж байгаа. Тэгэхээр бид энэ гариг дэлхий дээрх нөхцөл боломж болгондоо хамаарч тийхүү бид амьд бидний аз жаргал хийгээд ухамсар, ухаарл үдэд туулж байгаа бүх зүйлс бидний энэ нөхцөлдсөн энэ орчинтойгоо хамаатай болж таарж байна гэсэн үг. Өнөөдөр бид 21-р зуунд амьдарч байна. Хэдийгээр бид Библийн хэллэг үгийг ашиглахгүй байгаа ч гэсэн ерөнхийдөө тоймлоод харахад ижилхэн зүйлсийг ярьж бидний эрүүл амьдрах нөхцөл бүрэлдэх хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч мэдэж байгаа. Бидний өнөөдрийн эрүүл амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа үндсэн зүйлс нь цаг агаар буюу одоо уур амьсгал гэж бас ярьдаг тийм ээ. Уур амьсгал байна. Нэгдүгээр тийм ээ. Хоёрд нь ус. Бидний амьдрал бүрэлдэн байхад, үргэлжлэн явхад, эрүүл байхад хамгийн чухал нөхцөл маань болж байдаг. Мөн хөрс газар шороо. Энэ газар шорооны эрүүл байх нь байгаль нь өөрөө цэвэр ариун байх нь бидний эрүүл амьдрахын бас нэгэн нөхцөл болж байдаг. Дараагийн зүйл нь агаар. Улаанбаатарчууд бид үүний чухлыг үнэхээр сайн ойлгож байгаа. Агаарын бохирдлоос болж зөвхөн Монголд биш л дээ дэлхийд даяар маш олон хүмүүс эрүүл мэндээр хохирдог. Тэр дундаа нялх, балчир хүүхдүүд хамгийн ихээр агаарын бохирдлоос болж эрүүл мэндээ алдаж, амь насаа алдаж байдгаа гэж мэдээг би уншиж байсан. Тэгээ дараагийн бидний бүрдүүлэх орчин нөхцөл бол бидний эрүүл байх орчин нөхцөл бол ургамал ан амьтад байгаа. Тэгээ эдгээрээс бид харьцангуй их хол болоод байгаа цаг үе нөхцөл байдал донд бас амьдарч байна. Тэгэд энэ бүгдийг нөхцөлдүүлэн цогцлоож энэ бүх зүйл бүрэн эрүүл зөв зүйтэйгээр зогцсон байж
бид эрүүл байх юмаа гэдгийг Библийн сургаал бидэнд маш тодорхой харуулж байдаг. Хүн өөрийгөө үхшгүй мөнхийн хутагтай, хувьтай энэ дэлхийгээс л бүр гараад явах хүсэл тэмүүлэлтэй. Тэгвэл л одоо гэгэрч, тэгвэл л өөрийгөө авралт хүргэлээ гэж ойлгох тийм үзэл ойлголтууд ухамсар номлолууд байдаг. Тэгвэл Библи өнөөдөр эрүүл байна гэдэг бол өөрөө энэ дэлхий дээр энэ дэлхий ахуй орчин хүрээлэл нь эрүүл байж хүн өөрөө эрүүл байдаг. Тэр нь хүний амьдралын жам ёс юм а гэдгийг танилцуулж өгч байдаг. Библи бидэнд эрүүл байх нууцын нэг том зүйлийг дэлгэж өгсөн нь юу вэ гэхээр бид болцолт юм байна. Бид нөхцөлдөө болцол нь нийцсэн нөхцөлдөө эрүүл амьдардаг юм байна гэдгийг бидэнд хэлж өгч байгаа. Библи биднийг өөрөөсөө бий болоогүй. Өөрөөсөө амьдралыг эхлүүлээгүй. Мөн амьдралыг тэтгэж явдаггүй. Харин бид маш олон зүйлсээс бүрдсэн нөхцөл боломж орчин дундал сая бидний амьдрал оршин тогтнолтой хийгээд энэ нөхцөл байж л бидний амьдрал эрүүл үргэлжилдэг юм а гэдгийг танилцуулж өгч байдаг. Гэхдээ энэ бол мэдээж хэрэг хувь хүний үүднээс хараад үзвэл хэтэрхий том зүйл ба. Хэтэрхий том зүйл. Өнөөдөр би дэлхий дээр байгаа маань үнэн миний мах бод амьсгалах агаар харж байгаа гэрэл одоо хурж байгаа зүйлс идэж хүртэж байгаа ууж байгаа ус энэ бүгэн ялцчгүй байгаа зүйл өгөгдсөн зүйл гэж хүлээж аваад тэгээд үүний төлөө би одоо юу хийх вдэ? Нэгэнт байгаа зүйл нь энэ би одоо эрүүл байхын тулд юу хийж болох вэ гэж хүн бодож болох юм. Тэгвэл би танд нэг санал хэлэх гэсэн. Библи яг үүнийг хүний амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг одоо бид өөрсдийн ойлгодог хэллэгээр бол хар зураг гэж хэлж байна. Бидний амьдралын хамгийн том одоо хамгийн чухал суур зүйлийг хар зургийг Библи гаргаж өгсөн. Тэгэхээр энэ хар зургаа бид нэр ойлгоод үүн дээр хар ухаантайгаар байх юм бол бид эрүүл байж болно гэж хэлж гисэн юм. Энд би зөвхөн толгой холбох гэж үүнийг ашиглалаа. Гэхдээ танд бас нэг төсөөлөл бууж байгаа хаа. Ерөөсөө байгаль ертөнцийн бидний цогцлоо бүрдээж байгаа бидний эрүүл байх амьдрах орчныг бүрдүүлж байгаа энэ бүгдтэй бид наазахын хар ухаантай байх юм бол бидний эрүүл байх эрүүл амьдралын маань аз жаргал чанар маань энэ бүгдээс хамаарах юм байна гэдгийг та нэг бодож үзээрэй. Яг л энэ зүйлийг Библийн ухаан, Библийн амьдрах ухаан, эрүүл явах ухаан зааж өгч байдаг. Энэ л суурь нь болж байдаг гэдгийг би танд таниулж хэлэх гэсэн. Өнөөдөр бидний орчин нөхцөлд маш олон зүйлс нөлөөлж тэр нөлөөллүүд нь сөргөөр ирж байгаа зүйлс их байна. Хүн амын нягтршил гэдэг бол хүний эрүүл амьдрах боломж нөхцөлийг бас их хэцүү болгож байгаа том асуудал байна. Улаанбаатар хотод бид нэр Монголын хүн амны талаас илүү хувь нь амьдраад байна. Тэгэхээр энэ олон нягтршил маань өөрөө асуудал болж бидний эрүүл амьдрах нөхцөлийг үгүй хийж байгаа зүйл болох гэдэг. Нягтршилтай, нягт холбоотой, яалтчгүй холбоотой зүйл нь бохирдол байна. Олуула нэг дор шамбаарлалтан нягтршин байгаагаас болоод бохирдол их гарч байна. Энэ бохирдол нь өөрөө бидний эрүүл байх нөхцөл боломжийг улам бүр үгүй хийгээд байна. Дараагийн нэг зүйл бол ойгүйжилт байна. Ой байхгүй, мод байхгүй, ногоон ургамал байхгүй, цөлжилт явагдаад байгаа нь бидэнд эргээд эрүүл байх боломжийг маань үгүй хийгээд байгаа зүйл болж байна. Тэгээ удаах нэгэн зүйлээ бол уур амьсгалын өөрчлөлт. Зун болоод байна уу, өвөл болоод байна уу? Хав руу, нам руу уучраа болохоо байлаа гэж хүмүүс одоо бие биендээ гомдолж байгаа мэт ярих болсон. Тэгээ үнэхээр ч үнэн. Цаагаагаар дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлт үнэхээр явагдаад байна гэдгийг та бид энэ цөөхөн хэдэн жилийн амьдралдаа хүртэл мэдрээд байгаа гэж би бодож байна. Гэх мэтчлэн бидний эрүүл байх орчин нөхцөл болвол бүрлэлцээр байгаа хийгээд энэ бүрлэлдэж байгаа энэ тогтон байгаа бидэнд баг ингээд өвөгдчихэд байгаа энэ зүйлс маань бидний эрүүл мэндэд маш их хамаатай нөлөөлж байдаг бас нэгэн том хүчин зүйл болчиход байгаа. Та тэгвэл өөрийн орчин нөхцөлийг та
нэгэн танд өгөгдсөн энэ зүйлийг та яаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад зориулан өөрчилж болох вэ? Яаж та өөрийгөө эрүүл байлгахын тулд ухаалаг, хар ухаантай амьдарч болох вэ? Тэр ухааныг та Библиэс тийхүү эрүүл амьдрах ухааныг суралцаж байгаа. Эрүүл амьдрах арга замыг мэдэж авч байгаа. Тийм хүмүүстэй та нэгдээр. Тэдний хамт бидний эрүүл амьдрах нөхцөл байдал, эрүүл амьдралын сонголт, эрүүл амьдралын дадал хэвшил юу байдгийг бэ гэдэг хамтран судлаарай. Өнөөдөр хэдийгээр яг одоо цар тахлын үүднээс болоод цар тахлын улмаас болоод бид биечлэн уулзаж чадахгүй захим уулзалтууд хэдий их болж байгаа ч гэсэн энэ захимаар та зөвхөн нийгэмд болж байгаа зүйлсийг мэдээллийн урсгалыг дагаад явах биш, мөн өөртөө хэрэгтэй, өөртөө чинь нөхөрлөж чадах, өөрийн чинь эрүүл мэндэд тусалж чадах, эрүүлжүүлж чадах тийм хүчин зүйл, тийм нөлөө, тийм нөхцөл байдал та өөрийгөө бас албаар сонголттойгоор цаг гаргаж, зориулалт гаргаж нэгдээрэй гэж танаас би дахин уриалмаар. Өнөөдөр та намайг энд үзээд байж байгаа нь та аль хэдийн өөрийгөө эрүүл байлгах нэгэн нөхцөлийг бүрдүүлсэн байна гэсэн үг. Тэгвэл ганцхан зүйлээс бүх зүйл хамаарахгүй. Байгаль дэлхий дээр хичнээн өнгийн цэцгэс, хичнээн төрлийн ургамал ан амтан байгаад тэр нь бидэнд хэрэгтэй байдгүй гэдгийг бид Библиэс сурч авч мэдэж байгаа. Тэгвэл та эрүүл байх тийм нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд маш олон зүйл хамааралтай юм аа. Тиймээс та нэгхэн дадал хэвшил, нэгхэн зүйлээс хамаарч эрүүл болно гэж битгий бас төөрөлтөөрэй. Таныг эрүүл байлгахын тулд олон нөхцөл боломжууд бүрдэх хэрэгтэй. Тиймээс та тэр болгонд анхаарал тавьж хүний хамгийн зам ёсны, хүний хамгийн суур өгөгдөл болсон зүйлсэд та хамгийн их үнэт зүйл, хамгийн нандинах зүйлийг болгож хүлээж аваарай гэж хэлэх гэсэн. Миний танд санал болгож байгаа энэ санал эрүүл амьдралын нөхцөл юунаас бүрддэг юм бэ гэдгийг суралцаад тэр нөхцөл суралцж байгаа хүмүүстэй нөхөрлөөд амьдралдаа зөв хэвшил дадлыг суулгаад яваад байгаа энэ зүйлд би танд нэг зүйлийг танилцуулж өгөх гэсэн. Энэ зүйл амархан биш байх болно. Библийн Матай номын 5 дугаар бүлгийн 44 дугаар эшлэлдэр дайснаа хайрал та нарыг хавчин гадуурхах хүмүүсийн төлөө тэр хүний төлөө залбираа гэсэн. Ийм даалгаврыг Бурхан өгсөн байдаг. Есүс үүнийг хэлэхдээ цаана ийм ухаан байсан бахаа гэж би ойлгож байгаа. Тэр нь юу вэ гэхлээр бид нөхцөл бодит бүрэлдсэн орчин зүйлийг зөвхөн байгаагаар нь хүлээн зөвшөөрөө зогсохгүй, мөн түүнийг эерэг сайнаар өөрчлөхийн тулд хичээж болох юм. Бүр дайснаа хүртэл хайрлахаар хичээж болох юм. Та өнөөдөр өөрийн амьдарч байгаа орчин нөхцөл, өөрийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөлөл ахыг та сонгоогүй байж болох. Та тэр дунд өөрийн ирэхгүй оршиж байгаа байж болох ч та тэндээс илүү сайн руу тэмүүлж болно. Есүс дайснаа хүртэл хайрл. Өөрөө чинь хавчин гадуурхаж байгаа хүний төлөө Бурханд тэр хүнийг өрөөж, Бурхан тэр хүнд өрөөл хишиг сайн сайхнаа хайрлаасаа гэж тэр хүний төлөө залбираа гэж хэлсэн байна. Тэгэхээр орчин нөхцөл гэдэг бол зөвхөн өгөгдөөд зогсохгүй. Зөвхөн түүнд бид хариу үйлдэлээс өөр арга байхгүй мухарцсан зүйл биш байх нь. Бид харин ч бүр хариу үйлдэл биш харин анхдагч үйлдэлийг гаргаж болох нь. Та эрүүл байхын тулд анхдагч үйлдэлийг гаргадаг хүн болоорой. Библийн Эхлэл номон дээр Бурхан та биднийг эрүүл байлгахын тулд анхдагч үйлдэлийг гаргасан. Бурханы тэр анхдагч үйлдэл нь Бурхан бидний амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэн цогцлоож бүтээж бидний бие махбодыг энэ орчин нөхцөлтөөгөө төгс зүй зохицолтойгоор эрүүл, аз жаргалтай, сайн сайхан амьдрахад зориулсан тийм бүтээгч Бурхан байсан баг. Тэгвэл өнөөдөр Бурхан тэр бүтээгч Бурхан, тэр анхдагч ухааныг гаргасан Бурхан өнөөдөр биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн гэдгээ энэ өдрүүдэд танд ойлгуулад тэр анхдагч санаачлагтай байх тэр ухаан танд бас бий болоосоо гэж би хувьдаа залбирч байна. Та эрүүл байхын тулд зөвхөн хариу үйлдэл хийдэг хүн биш, харин эрүүл байхын тулд бүр анхдагч үйлдэлийг анхдаж өөрөө идвэх гаргаж
санаачлаг гаргаж зөв дадал хэвшлийг суулгахын төлөө сонголтыг үйлдэлийг хийдэг хүн болоосай. Бидний ярьсан өнөөдрийн цаг уур амьсгал, ус, хөрс, агаар, ургамал, амьтдын энэ нөхцөл байдлыг та бид өөрсдийн илүү идэвхтэй санаачлагаар, өөрсдийн эрүүл мэндэд илүү таатай, илүү зөв, илүү ашигтайгаар эргүүлж чадна. Хэдийгээр бидний эргэн тойронд байгаль орчны бохирдлыг багасгахын төлөө том компанид ажлууд, том олон нийтийг хамруулсан үйл ажиллагаанууд зөндөө явдагч бид тэдгээрийг тэр бүр анзаардаг. Тэгвэл би танд нэгэн зүйлийг даалгавар болгож өгсөн. Та тэдгээр зүйлийг бас анхаарч үзэж байгаа ч. Таны, миний сонголтууд, миний үйлдэлүүд эргээд бидний эрүүл байх нөхцөлд, орчинд нөлөөлж байна гэдгийг та ухаараач. За ганцхан удаагийн орчноо, ахуй орчноо, байгаль орчноо бохирдуулж байгаа ганцхан үйлдэл усаад л, арилаад л, замхраад л алга болчихно гэж битгий бодоосай. Харин ч та ганцаараа хичээж чадах юм бол, таны дэрэгдэх хүн түүнээс үлгэр жишээ авч чадах юм бол бидний эрүүл байх боломж, бидний эрүүл мэнд төдий чинээр нэгээрч болтугай сайжирч, сайн тийшээ хөдөлж өөрчлөгдөх боломжтой. Би нэгэн бяцхан түүхийг ярих гэсэн. Далайн эргээр явж байсан хүмүүс нэгэн хүний хачирхалтай сонин үйлдэлийг олж харж. Тэр хүн далайн эрэг дээр алхан явахдаа доош ширтэн яваад тэндээс ямар нэгэн зүйлийг олж авангуутаа л далаа руу аваад шидээж байж. Тэгээд түүнийг харсан нэгэн хос сонирхоод энэ хүн яг юу хийгээд байна гэд очиж үзсэн байна. Тэгтэл тэр хүний юу хийж байгаа үйлдэл нь ойртоод ирсэн чинь маш тодорхой болсон. Тэр хүн тэр далаагаас гарч ирсэн ямар нэгэн загсыг од шиг хэлбэртэй тийм загс хүртэл байдаг тийм ээ. Өөрөө сэлж хөдөлж явж чадахгүй. Тэр зүйлсийг далаагаас хаягдаад гараад ирсэн тэдгэр зүйлсийг эргээд далаа руу шидээд байгааг харсан. Тэгээд нөгөө хоёр хүн хэлсэн ба. Энэ их том давлгаа. Далаа өөрөө гаргаад хайж байгаа. Ийм том нөхцөл байдал донд чи байгаа юм чинь чиний наад зүйл чинь юу тос болох вэ гэд. Уг нь яах вэ санаан зүгээр юм сайхан юм. Гэхдээ юу өөрчлөх юм бэ? Харин тэр залуу хийж байгаа зүйлээ үргэлжлүүлсээр хийсээр далаагаас гарч ирсэн бүхнийг буцааж далаад нь шидэж байсан. Тэгээд хариуд нь ингэж хэлсэн байна. Бүхнийг өөрчилж чадахгүй. Гэхдээ дөнгөж саяны миний ийш аваа шидсэн тэр загсанд энэ өөрчлөлт байх болно гэж би итгэж байгаа учраас энэ үйлдэлийг би хийж байна гэсэн. Тэгээд тэр хосууд тэр залуугийн үйлдэлээс маш их урам зориг хүлээж авсан байдаг. Нэг хүний нэг удаагийн зөв үйлдэл хүртэл цаашаа өшөө илүү том хүрээнд нөлөөлөж болох юм байна гэдгийг тэд харсан. Итгэж үнэмшсэн. Тэгэхээр та өөрийн эрүүл мэндийн төлөөх нөхцөл байдал болгоныг сайн болгохын тулд та хичээх юм бол таны хичээл зүтгэл танд өөрчлөн гээд олон хүмүүст эрүүл амьдрахад нь буян болох болно гэдэгт би итгэлтэй байна. Та аялал зугаалгаар явахдаа пластик сав, элдв хог зүйлсийг битгий үлдээгээрэй. Та тэр хүртэл аваад явж болсон юм чинь та буцаагаад аваад явж болно. Та хогийн цэг зориултын газар нь хайж болно. Би зүгээр л баглаад орхичлоо. Би арай л тарааж хаяагүй. Тийм учраас би илүү боловсон гэж битгий өөрийгөө жоохон зүйл дээр үлдээж толгоогоо илж үлдээгэр. Харин та тэнд байгаа хог болгоныг та зөөж хайж чадах юм аа гэдгийг өөртөө итгэлтэй байна. Тэгэх юм бол та өөрөө эрүүл орчинд сайхан нэг аз жаргалыг мэдрэх бол. Тэгэх юм бол таныг харсан хүн бас тэр дуурайлыг хүлээж авах бол. Ингээд бидэнд эрүүл амьдрах боломж нөхцөл улам бүрдэнэ. Яг л эдгээр зүйлсийг Библийн сургаал бидэнд өөрийн түүхээр айж ухнаар, намуухнаар үлгэр домог юм шиг сайхнаар өгүүлэн ойлгуулж өгч байдаг. Бид эрүүл байхын тулд Бурханд итгэж, бид эрүүл байхын тулд Бурханы үг, Библийн сургаалыг уншиж, тэнд сургагдж байгаа, тэнд заагж байгаа зүйлсийг ухаарж
амьдралдаа хэрэгжүүлэх гэснээр бид эрүүл байх улам их боломжийг өөртөө нээж байдаг. Өнөөдөр би танд хэлье. Бурхан таныг аз жаргалтай эрүүл амьдруулахын тулд таны орчин нөхцөлийг бүгдийг бүтээж өгсөн юм аа. Таны эрүүл амьдрах хар зургийг Бурхан гаргаж өгсөн юм. Харин та тэр хар зурагт нь тохирсон, зогтсон ядхнаал наазахын хар ухаантай амьдраа. Тэгвэл та эрүүл байж чадна. Бурхан таныг амьдрах нөхцөл байдлаар хангаж өгсөн юм аа. Тэр амьдрах нөхцөл байдлыг нь нөхцөл байдалд нь та аль болохоор тэр байгальд нь нийцэх тус маань таны амьдрал улам их эрүүл, таны амьдрал улам их эрч хүчтэй, таны амьдрал улам их баяр хөөртэй байх болно гэдэгт би итгэлтэй. Тэгэхээр Бурхан шиг тийм анх юу ч байхгүй байхад хүртэл анхдагч ухаан гаргаж амьдралыг бий болгосон шиг таны амьдралд та өөрийгөө эрүүл байлгахын тулд анхдагч, санаачлагч ухаан гаргаж эрүүл амьдрах. Та өнөөдрийн цагийг гаргаж аваад баярлалаа. Энэ зүйл зөвхөн таны чихэнд хүрээ зогсохгүй, таны сэтгэлд, тэгээ таны гараар гарах үйлдэл болж дадал хэвшил болоосаа гэж хүсэж байна. Та бидэнтэй хамт дадал бол дархлаа юмаа гэдэг энэ сайхан мэдээг дуулж байгаа танд баярлалаа. Танд эрүүл энхийг дахин хүсье. Тэгээд маргааш бидэнтэй та дахин хамтаж дахин нэгэн дадал хэвшлийг суулгахын төлөө зориорой гэж танаас хүсье. Баярлалаа. Баяртай.